Би өнөөдөр найзтайгаа хамт танилцаад хамтдаа юм хийх гэж ирсэн байна. Санаа Грейс гэдэг блог хийдгээр нь зарим хүмүүс мэдэх байх. Тэгээд намайг анхцаа гэдэг ирсэн одоо Солонгос дээрээ 5 жил болж байгаа. Грейсийн найз. миний хамгийн сайн найз. Өнөөдөр бас сайн найзтайгаа хоёулаа хаалгаанд ороод ирсэн байна. Манай ээж болохоор айгүй өндөр хамартай. Болохоор юм алга нүдтэй хүн байсан баггүй. Тэгээд ингээд одоо ингээд би болохоор яг ингээд байхгүй гэн авцсан. Тэгээ бүр багасаа ярьдаг байсан шүү дээ. Ээжийн хамрыг ингээд авч төрөхөөс ингээд хүүхчний тэгж ярьдаг байсан. Угаасаа тийм байсан. Би бүр хамрыг ер нь бол ингээд нэг хагалгаа хэлэхээр бол юу хэлэх үү ч юм уу тэгж ярьдаг байх таа. Хамрал жин айгүй нэг огцом нэмэлтэн дээр давхар ирүү айгүй их надад. Тэгээд тэр дараа нь намайг таньдаг хүмүүс мэддэг бас сүүл дахиад нэг айгүй сайн турсан тэгэхэд хүртэл арилаагүй ерөөсөө. Тэгэнгүүт нэгэнтэй нөгөө би чамтай амар турсан багцж уулзаж ирсэн шүү. Байсаар ирсэн байхгүй. Тэгэхээр нэгэнд хагалгаа хэлж байгаа юм чинь нэг мөсөн өөхөөс харуулаад өөрхөн болно гэж бодоод ийм шалтгаанаар хэлгэж байгаа. Одоо харагдчихлаа гахалтай нэг ийм олон ширхэг 2-3 ширхэг давхраатай тэгээд энийгээ зүгээр нэг ширхэг давхраа болгох гэж байгаа зөвөрхэн зүгээр нэг зураастай ийм давхраагаар солих гэж байгаа юм. Яах гэж давхраагаа нэг болгож байгаа лээ. Нүрээ бодох гэж. Амар яахан зөв давхраагаа нэг нүү тодалтай ч юм уу за эсвэл зүгээр гадуур ингээ явж ангууд нүрээ бодохгүй явж ангууд хүмүүс чи амар ядрангуй харагдаад байна гэдэг ч юм уу тийм нэг олон ширхэг давхраатай хүн чинь бас ядрангуй харагддаг юм байна шүү дээ. Бараг 2 жилийн турш асуусан юм баггүй юу? Битүү хулууны шүүс тэгээд хүүтэнжин ингэчл байсан да миний найзаа. Гацэн баахан хулууны шүүс гэртээ захиалсан цай захиалсан. Гэтэ нөгөө нэг Грейсийн хувьд бас нөгөө хадам эжин яг хөдөөнөөс гараараа бэлдэж өгч явуулжсэн хулууны шүүс байж таарсан шүү дээ. Гэтэ одоо миний зүгээр купанаас захиалсан. Гэтэ одоо Кинчана. Ямар ч тийм юм байхгүй тэгээд 남편 дүү 걱정 그런 거 없어요. Грейсийг ч гэсэндээ шууд ингээ хамрыг харсан тий ингээд мэддэг болохоор ямар ч тийм байх. Багталтай гэж гараад тэгээд ер нь бол мэс заслыг хойшлуулахаар боллоо. Цусаа сайн төлжүүлээд тэгээд эмчилгээ сайн хийлгээд сүүлийн үед яг нөгөө нэг хитрхи жоохон ядаргааны юм бас байгаа хаа. Тэгээд жоохон цусаа төлжүүлж байгаа дараа ирээд дахиад хаалгаа хийлэхээр боллоо. Давхрааныхаа хаалгааг. 갸름하게 줄여줄 수 있도록 절구를 시행할 거고요. 코 같은 경우에는 내부리 제거하고 그리고 휘어진 느낌도 같이 교정을 할 거예요. 코끝은 비중격 연장 이용해서 직반버섯 라인으로 여성스러운 라인, 옆볼이나 이중턱 그리고 턱 라인 쪽에 지방이 좀 많은 상태라서 흡입을 해내서 좀 더 갸름한 얼굴형을 만들고 이마나 앞볼 그리고 팔자, 턱끝 같은 경우에는 지방 이식을 병행할 예정입니다. Амар олон дотроо тэрийг асууад энийг асуу гэсэн юм байсангүй. Тэгээд зөвхөн хадаад бүгдийг айгу дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байгаа болохоор асуух зүйлгүй сайн тайлбарлаж өгч. Духандаа болон яг энэ нүдний даруугаас хонхорхоо байгаа байхгүй яг тэрэн дээр ингээд өгс болгож өгөх юм байна. Мэдгүй ямар ч юм нөгөө орон дээр очиж сандрах гэдэг шиг шүү дээ. Одоохондоо нүдэндөө яндаа гэсэн юм байхгүй наа. Миний үзсэн болохоор тийм байгаа хаа. Хагалгааны өмнөх бүх одоо бэлдэх зүйл маань дууссан. Тэгээ одоо хагалгааныхаа өрөө рүү явлаа. Хавар ито байгаа жоохон тийм байгаа ч гэсэнтэй өөр ямар ч үг байхгүй. Ямар ч тийм алга найзтай амирх санаа зовсог гадаа байгаа. 절구를 하면 눈 밑으로 멍이 좀 커피 색깔로 들어. Тэгээд сая болохоор гипс болон ойдл бүх юм ахуулсан. Тэн дээр нь амарсан өвдөлт байхгүй гэдэг юм байна. Тэгээд 7 хоногийн турш болохоор гэх мэт зүйлүүд идэж хулууны шүүс, хулууны тай, хулууны зутан өдрөө буулгах тал дээр жоохон алхах хэрэгтэй гэж бас бүсэн боловч бас яг нэг тийм айгүй их тийм их сайн алхаж чадаагүй. Тийм болохоор жоохон хавдартай байна. Саяарсан амар хөөрхөн харагдсан. Тийм тэгээд тухас хүмүүс миний тухайг айгүй хөөрхөн болсон байна. Тух нь айгүй гоё юм гэж айгүй хэлсэн. Маяа нөхөр өст ихсэн. Тэгээд хавдар буугаад ерөнхийдөө хоорондоо айгүй сайн цогцоод айгүй хөөрхөн болохоо хавдраа буулгаад тэгээд бүхэндээ хөөрхөн царайгаа харуулъя. Баяртай.